Сэрээсөө. Зэтэлмэрээс судалтаас ирнэшээ зүгээр тавиасч. Яг түрүүний чинь өөртөө тусалж байгаа нь болж. Тэдний дотоод л чинь 2-3 хэлэх гээд байгаа л та. Яа. Солиорой. Жоох тайшгүй. Чамд туслалцаа. Чам шиг чамаас илүү хэцүү. Чиний хүмүүст чиний сүнсэд туслалцлаа. Цааш тааж тэгэхээр хөвөө. Надад яваад хин заяагийн гатхэр амгүйс төлөв орж ирж байгаа шүү. Чиметрээд хараад биеийн төрсөл. Байр сэтгэлийн төрсөл. Төлөвийг надад бүрэл оруулав. Би амьсгалч ярьж чадахгүй. Зүрх цээж хавар нүх юм шиг. Битрэмж төрж. Амьсгалах тэгж байхгүй. Ажиллах зүрх байхгүй. Хаагтарч унсан цэцэг шиг. Хавар. Итгэл найдвар бүгд хоосон, алга болсон, унтарсан. Маш их хайдс, гранцаардал. Таарч, биерч, тагчирч, чичирсэн. Эм шимийн бүгдийн хоосруулаад сороод авцсан гэмээр. Хаашаа ч харсан харанхуй сүүдэр манай хин нэгнээс гэрэл хин нэгнээс тослонч хаанаас ч юм гарч ирэхийг хүлээж байгаа. Яаж туслах вэ?
Чамайг яаж хайрлах вэ? Чамайг яаж үнэлэх вэ? Чамд яаж өгөх вэ? Чамайг яаж бүлээцүүлэх вэ? Хичнээн удаа ингэж хэвтэн хүлээгээвэ. Хичнээн удаа ингэж гансарч шимшрэв. Өрөөсөө хагцаж цаваа. Бүхий л хагцалцуулсан. Амин дээр нь тулж ирсэн мэт. Бүхий л айц, бүхий л цул. Тэнгэр нурч газар цөмрөх шиг. Аадар бороо асгарч аянга цахилгаан захих шиг. Байгаль чүггүй. Өнгөнгийн гэрэлтэй өнгөнгийн цэцэгтэй тэр байгаль нь хагтарч унж харанхуй саарал манан утсан. Өнгөгүй болгож энерт болсон. Гэхдээ хаанаас ч юм гэрэл гарч ирж дахиж өнгө оруулж гэрэлтэж ургахыг хүлээсээр тэр итгэлээ тавиагүй. Одоо цаг нь ирсэн. Одоо цаг нь болсон мэт. Ямар ч их удаа вэ? Эцсийн амьсгалаа хүлээж эцсийн удаа харж байгаа мэт. Сүүлчийн удаа гэж байна. Яг юунаас болоод яг яагаад ийм болов вэ? Юуг зураад юуг тавьж явуулахгүй юм болов уу? Юунд дарагдаж юунд ам тавьж зүрн вэ? Хатан вэ? Харабулаас үзэсгэлэнтэй сайхан ой. Талтүр цэцэг өнгөнгийн гэрэл. Яагаад бүгдийг харанхуй болгоо вэ? Бүгдийг устгаа вэ? Өөрлөө яагаад сүтгэв вэ? Дай болсон мэт. Манатж саралт болно вэ? Яавал энэ сэтгэлийг хайрлаж өндөлгөж гэрэлтүүлэх вэ? Яаж буцааж өнгө оруулж цэцэглүүлэх вэ? Сэргмээр байна, ургамаар орчлон хорвоодоо гэрлээ түгэж оршмоор. Имзэг ариун инкри ялдан тэр сэтгэл оршихуг нь хармаар байна. Мэдэрмээр байна, дахин дүүлэн нисмээр байна. Орчлон хорвоо даяар хашгирмаар байна. Айлан дуулж бүжмээр байна. Ууш нүмертэй ирийн өвөр дээр нүмертэн налж сууж хайрлуулмаар байна. Илэг зүрхнээсээ тэрэн хайрлаж инхрийлүүлмээр байна. Энэ туйхан бие минь хайрлаж инрүүлмээр байна. Үсээ илбэн таалуулж илүүлэн гэрэлтмээр байна. Гал шиг дүрлцэж асмаар байна. Гол шиг урсаж уярмаар байна. От шиг гэлэлцэж түгмээр байна.
нар сарыг мэдэрч амьдрмаар. Солонгийг ачиж бүжмээр. Кичнээн удавын сэтгэл минь үүнийг хизээ үгүй болж хайцсан би. Хэлээд өгч. Харуулад өгч. Чөлөөлөд өгч. Аргадаад өгч. Ариусан ам оруулаад өгч. Гэрэл дотноос ирсэн онцгой нэгэн оршихуй. Одоо л ингэж байгаа болохоос орчлон хорвоодоо. Гэрэлтэнгийн үндэс. Харанхуй шүнийг одод гэрэлтүүлдэг шиг. Харанхуйг гэрэлтүүлэх бод. Энэ одыг хүлмээргүй амьдруулмаар. Энэ одыг унтуулмааргүй сэрэнээр. Одоо цаг нь болсон. Одоо тэстэй биш. Танд яаж юм зүрч. Дотоод сэтгэлийн чи яг юу? Дэлгэрний дамжуулалт доторх бие чинь төлөв байр байдалтай байна да. Өөрлөж чинь хараад. Тийм ээ, бит хоёрын биш. Өөрлөж чинь хараад. Гомдонгүй, уурлангүй, дургүй байна. Итгэж хүлээж авахгүй. Эний талд ч тавлаад байгаа юм шиг. Нэхэн юм битгий бодох юм бодсон бол тийм бодгол хараа. Ер нь бүхэлд нэг амьдрал хийж байна. Төхөн зүйл биш. Тэр татаад мэдрэмж зүнс ямаршгүй сүнс гэдэг өөртөө итгэдэггүй. Үнцэн нөгдөггүй. Трос чинь хэлгээд хатгаад арилаад
зулгаагаад байхад нөгөө нэг шинжлэх ухаан, нөгөө нэг сэтгэл зүй, нөгөө юм тэр юм бодит юм, нөгөө мундаг хүн гэдэг юм. Нөгөө бодит юмдаа ном сонин подкаст гэдэг юм. Ном бодит юмдаа л гэдэг нэг хэсвш. Зүүн сав мэдрэмж мэдрэхүй гэдэгт очил бүгдл өгдөггүй ялангуяа өөртөө хүн гэдэг энэ юмны харагдах энэ махан бий боцлох бодол оюун санаа ердөөл хүн гэдэг тэрний чинь хэдхэн хувийн шүү дээ. Цаана нэр гаруй хувийн болсон, баруун 100% болсон. Тэр чинь биесгэл бий, дотоод сүнс оршихуйр чим аура гэж юм гэдэг. Зүйлс нь энерги гэдэг утгаараа л. Тэгвэл яагаад өвтүүд яагаад болохгүй байгаа вэ гэхээр тэр цаад их бий болсон энерги чинь сэтгэл сүнснээс чинь өлтөй байгаа юм. Үүндээ ач холбогдолд итгэл үнэмшлээ өгөхгүй юм бол үнээс дор байдалд орох бахта муу амлаагүй шүү. Ингэж орч ирчихсэн өгөхгүй байсан болохоор ингээ хит хитэн тийм амар цохилтонд орсон гэмээр уналт өдрөгцсөн. Өөрт нь ч юм амьдралд нь эсвэл ер нь ийм юм байдаг. Амтай юм болгоноос төр сүнс гэдэг зүйл угаас байдаг. Өтшөр орхоо шүү. Ялангуяа хүн гэдэг энэ ухамсар өндөр амьтны дотор сүнс гэдэг висгэл бих нэг хүчтэй олон төрөл нэг стампнаас өдөө хүртэл яваад ирчихсэн. Дээр уулзахтаа ярьж ирсэн. Хүний дотор байгаа сүнс хүртэл ондоо, хүний төрөл авсан төвшин хүртэл ондоо. Зарим нэгэн төрөл авсан, зарим нь 10, 20, 30, 100 төрөл аваад хамгийн сүүлчийнхаа юун дээр ирээд явж байгаа хөгшин сүнс гэж байгаа гэж хэлсэн. Тэгвэл энэ сүнс гэдэг зүйл нь асуудалд ороод, уналтанд ороод яг саяных шиг төлөв байдалтай болоод ирэхээр нэгсэндээ дургуцлаа, ондуцлаа илэрхийлж чинь гэсэн үг өөртлөв чинь энэ махан бие рүү бодлоо юм санаар очив. Энэ махан бие гэдэг чинь тэр сүнс энерги авч явдаг ердөө сав байхгүй юу? Бидний итгэж өмшөд байгаа энэ нийгэм хүмүүс энэ 3D хэмжээст гэдэг зүйл бол ердөө л нэг юм төвшин хитрхи 100% автаж хүн ингэхээр л ажиллах хэрэгтэй, хүн гэхээр л хөвгтлээ ажиллал тэтгүрт гараад өөр хөвгтөө гаргаад ингээл босод шиг л байх хэрэгтэй гэж нийгмийн нөлөөнд хит их автаж хэрэггүй л баг та. Энэ их хамаг итгэл үнэмшлээ хамаг юм өгөөд байгаа. Энэ шинжлэх ухаан, энэ бодит зүйл, машин, тэрэг юу гэдэг юм? Интернет энэ юмнууд. Нийгэм, улс орон хэн бүтээсэн, хүн бүтээсэн. Тэгвэл хүний хэн бүтээсэн бэ? Юу бүтээсэн бэ? Байгаль орвоорт. Хитрхи хүмүүсийн өөрсдийн бүтээсэн зүйлтэй ач холбогдол өгөөд заавал юм байх хэрэгтэй, тийм л байх хэрэгтэй гэдэг нийгмийн хүлээсэн өмсгөл зүйлд баг эгонд баригдаж бочуурч амьдрна гэдэг гэжтэй. Нөгөө талдаа байгалыг яагаад гээгээд байгаа юм бэ? Байгаль буюу харагдахгүй тэр орон зай, орчин энерги, тэр хэмжээстүүдийг яагаад огт хэрэгсэхгүй байгаа юм бэ? Хамгийн чухал нь өөрт чинь хандуулж лээд байгаа шүү. Өөрийнхөө дотоод энерги бий гэдэг утгаар л байдаг.
Тэрнээс биш бол энэ хиний заяагийн дотор бодол хандлах хүн дээр бурхан одоо өчтгөр хар ертөнд бла бүх юмнуудад ерөнхий нэг юм юу өгдөг. Итгэл үнэмшил ерөнхий нэг байдаг та гэсэн баримж бол байдаг. Гэхдээ өөрөө өөртөө итгэхгүй. Өөрөө өөрийнхөө тэр энергийн биеийн дотоод оршихуй гэдэг сүнс гэдэг зүйл нь огтоос итгэдэггүй. Тэгэл өөрхөн дотор маш их хүч. Бүр ингэ сэргээ дамт тэнцээ түлээгээд байгаад. Тэгвэл түрүүний яриаг үргэлжлүүлэх. Тэр яг энэ байдал байр байдалтай байгаа. Бүхэн зүгээр яг үхсэн юм шиг байр байдалтай зовж шаналж тэр харахгүй бүхчин мөрчин хагтрын чичирж ганцран гондож байгаа наа сүнсэн би дотоод оршихуй гэдэг зүйл чинь байж чадсандаа наа бодол сэтгэл оюун санаа руу чинь юм явуулаад юм хэцүү байгаагаа мэдгдүүлэх гэж тохио илгээгээд байна. Тэр нь авахгүй дамжаад олон жил болохоор наа махан биений чинь эдэр хитэн эрүүл мэнд чинь нөлөө үзүүлээд байна. Ахаад үүнийгээ тоохгүй мангар юм шиг мэдрэл муутай юм шиг төмс өргөө яваад ахаар чинь бүр амь насанд чинь хүртэл сануулаад харуулад байна. Төрүн цэндэгийн тэр харсан гэдэг зүйлүүд. Магадгүй гэдэг утгаар биелж байгаа шүү. Эсвэл аваар эсвэл амьдралтын тохиолдолд тэр амь айхтар хүнд хэцүү зүйлүүд. Хөөш нөхөр чи болохоо байлаа шүү. Иргэж нэг хараач хаашаа юу руу зүглээ явна вэ? Бодол сэтгэл чинь хаана байна вэ? Анхаарал чи юун дээр оршино вэ? Гэдгийг дотроос чинь харуулах гээд зүтгээд байгаа хорвоо ертөнцийн байгалийн дохио гэдгийг ойлголтоо. Итгэлтэй энэ биендээ. Ингэтэл нь өөрийгөө яагаад үл тоож гаргуунд хайн вэ? Бурхан ертөнцийн бурхан буддаа элдв шашин шүтлэг тэр нэг хиймэл хийсвэр тэр нэг юм ядцсан сүсэг мохор тэр юмыг огт яриаггүй шүү. Зүгээр л би байгалыг ярьж байна. Байгалийн энерги ярьж байна. Байгалийн хумсрыг ярьж байна. Байгалийн гэрлийг ярьж байна. Байгалийн хайрыг ярьж байна. Тэр байгаль гэдэг зүйл чинь хүн болгоно тэр сүнс болгоно дотор байдаг тэр зүйл шүү дээ. Яагаад вэ? Яагаад өөрийн гítэл нь ийцэн бэ? Яагаад өөртөө хатуунсан юм бэ? Сая хүртэл гаргаж ирээд ингэ хэлээд байхад аахтар тоож мэдэрч мэдж байгаа юм уучлаарай мэддэхгүй байна өөрөөс. Тийм болохоор энэ дотоод юу чинь бүр нэг юм зэвүүцээд дургуу хүрээд бүр хэлэгч болдохгүй байгаа хитэ өөрлөв чинь гэж харж байна. Тэрийг нь би мэдрээд тэр төлөвийг төр хугацаанд өөрөөсөө гаргаж холдуулж байгаа. Өөрийнхөө энэ бодол сэтгэл ухамсараараа өөрт чинь ойлгох гад хэлээд яриад лекц уншаад байгаа. Төвчнөр юм байна да. Машингийн хариулт. Өдий хүртэл зогоо туулаад ирсэн энэ тууллагч хариулт. Машингийн өөрийгөө хүлээн зөвшөөр дотор мэдрэмж, дотор энерги, дотор байгалаа гэсэн үг. Хэтэрхий хүмүүсийн бусдын нийгмийн бүтээсэн зүйлд автаа туйлшраадгүй гэдэг. Тэрнээсээ жоохон салаад өөртөө ач холбогдол анхаарлаханд бол өөртөө л итгэл гэж хэлэх та. Өөрийн дээр ямар ч үеийн өөр тэр нөгөө улсын хорлол юу гэдэг. Моохорлцсон тий хитрхийн мунхаг эго алгадаа байл өөртөө итгэл хэрэгтэй.
сонсох хэрэгтэй байна. Тэхийн тулд яах вэ? Маш олон арга байгаа. Уун дундаас йог бясалгал хийж болж байна. Өөр дуртай дотроос ч хэлээд байгаа. Уул хаданд аялж болж байна. Дотроос ч ямар л тохоо яамаар л түүнийг дагаж хийгээд өөрийгөө сонсоол чагнаад бай. Аяанда багаар тодорно. Ингээд шууд явуулчих гэхээр энэ дотор нэг юм байгаад бас хэрлүүлэх гэдэг юм билүү дээ. Та Солонгост тэр удаан байлаа. 2 жил. Солонгост байх хугацаанд янз бүрийн хүн дээр очсон уу? Үгүй. Буудган ч юм уу тийм. Та чимээг байж байгаарай. Машингийн бусдад байгаа биш. Биеинд чинь өөрт чинь байгаа тэр төлөв байдлыг бодол оюунаа сайхан зэгцэлж байгаад өөрлөгөө дотоод руу гонгийг өчээл гэдэлээд. Заавал тэр йог бясалганы халбгүй шүү. Вайн дуртай вайн яваад явж байгаа. Чин сэтгэлээс өөртөө байхыг гэж үзэж байна. Яг одоо бол өөрийгөө хоорж илтөө яваар хацаахгүйгээр дотроос ч ямар мэдрэмж юу унтарч тэрийг зогсоохгүйгээр зүгээр л ажиглаад байна. Анзаараад ингэж юм да миний дотор тэгж юм да. Тэрийг заавал юмар сатааруулж, заавал бусдын тэр хэлсэн үг яриа, ном сонин, подкаст, кино шийдэм, тэрний хэлдэг сургаал, маргаал янз бүрийн юмар. Заавал ингэ хичээх хэрэггүй, зүгээр энгийн маш амар энгийн зүйл зүгээр намайг сонсч очил гэд. Тэр хажууд чинь жоохон хүүхэд байна гэж ойлгож ирээд. Тэр хүүхдийг ойлгохын тулд нэг чигтэйг мундаг тэр Харвард юм уугийн төгссөн юм хүмүүн дээр очивол лаг мундаг зөвлөгөө хуульч мч зэрэг ямар шаардлага. Хүүхдээ цаг гарга. Чин сэтгэлээсээ бай. Харин бити хуураарай. Тэр хүүхэд чинь робот. Хүний бүтээсэн зүйл биш. Байгалийн бүтээсэн хүүхэд. Байгаль гэдгийг анзаараарай. Зүгээр л зүрхээ ингээд сэтгэлээ дэвсэл ингээд жинхнээсээ чин сэтгэлээ санд байж хад л тэгэл болов. Яа. Тараас уцаад өгч. Хазарын трин хатж. Чи өсөд тавьсан. Тийм. Би хийх зүрх шууд чадвар хэлж. Дуу хөгжим гэдэг үг гэдэг цаанаа ахаал нөгөө энерги гэдэг юм байдаг. Тийм болохоор энэ дуугал түрүүнээс ингээд бас утга учиртай байна. Тэгэхээр сайхан өөртөө зөвлөмж мэдрээ сонсорой.
Өөрөөсөө олоогүй хүний сэтгэл өрхөн хорвоогийн жамаар юм да. Энэ үгэн дээр би харцаж төлөвч юм гэж. Ашаргие алхацын хаяа аргана алтраад байгаа шар гэгээ хороо ертөнцөд нараад алга газрын хаяаг аргахна гэ нөгөө эмэгтэйгийн дотоод төлөвийн сууж исэн хөвтөжсэн тэр жижигхэн алгааг үзээ Тэхэ цагаан дарах зүгийн ихэн юмда санаагаар болдгүй хүний заяа тагсан жами учрах юм Altarad ba Asharlige Azerbatsari Zürchim düşayım Kunitaya Enerjim kenom Hayır yoluna Энэ хэлж байгаа нөгөө дотоод хүүхдээ хайрлаа. Заяа болохоор ээжийн хуваар ээжд нь ихтгэн хандаж ирээд байгаа юм шиг санагдсан. Ташарие Азербайджан хаяа аргана хамгийн сүлд өөрөө гарч яваад үерийн болсон. Тэрнийг банзаар махнаар босгоцсон байсан гүүр нэрдрээд чороо нураад
Тэр залууд тутуулах гэдэг. Түүний сүнсийг намжлуулах. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байгаа онцгой байдал энгийн иргэд Улаанбаатар хотоос ойр зүрийн нутгаас ирсэн бүх хүмүүс тэр аварсан хор гаруй очиад хүний ар гэрийнхэн бүгдээрээ маш олон хүмүүс замын хоёр талаар нэг зогсож байсан. Үндэтгэл үзүүлж байсан. Тэр дүр зургийг дээрээс дроноор авчихсан. Залуугийн чандрыг шарлыг аваа явж байгаа. Харамшаа. Тэр бичлэгэн дээр энэ аяг дэвшсэн байна. Бусдын төлөөс урхан шиг сэтгэлтэй тэнгийн мөршин тийм заа зүс. Тэр 10 жилийн сургуульд ингэж сураад тэрнийхээ дараа энэ их сургуулийг төгсөв. Тэгснээ ийм ажил дээр гараад тэдэн хүүхэд гаргаад тэгж амьдрна гэж бишээ. Тэр сэтгэл зүрхэнд нь байгаа өнгө гэрэл галыг улам өртөн бадраагаад тэр цаанаас гүнээс ундаг хүсэл тэмүүллийг чагнаад түүнийхээ үндсэн дээр өөрийнхөө төлөөж бусдын төлөөж энэ хаваа ертөнцийн төлөөж хүртээлтэйгээр ямар нэгэн ажил үйлийг хийхийг хэлээд байгаа юм. Тэр нь заавал мундаг байх үгүй. Өөр тоноогдсон үйлийг л чин сэтгэлээсээ аз жаргалтайгаар өнгө баясгалтайгаар хийгээд тэр нь тэгээд хангалттай бусдад хангалттай хаваа ертөнцид
тэрний үзэж харах буулан бодхон бусдыг гэрэлтүүлэх тэр ширийн мэрийнж байхаа л үгүй. Өөрийнхөө хийх оногцсон тэр ажлаа хөдөлгөгч багш жолооч хамаагүй чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр дотоод гэрлээрээ бадран хийхийг хэлээд байгаа юм. Тэгж чадах юм бол тэр хийж байгаа ажил чинь ямар байхаас уул хамааран түүнд оролцож байгаа, түүнд хамаарагдаж харьяалагдаж байгаа, хэрэгжилж байгаа тэр хүмүүс бүгдэнд нь гоё гэрэл гэгээ өгдөг юм. Хайр өгдөг юм. Тэр өгсөн баяр баясгал, хайр гэрэл гэгээ буцаагаад хүнийг өөрийг нь буцаагаад сүнсийг өөрийг нь тижээдэг юм. Тэгж чадсан сүнсэн би тэнүү ууж өөртөө итгэлтэй тэгээд бас дүүрэн амьсгалтай аз жаргалтай байдаг. Тэгж өөрийгөө гэрэлтүүлж чадаагүй хаа. Хэлтараа. Хэцүү байдаг даа. Маш товчхондоо энэ бүхнийг бацгаад маш энгийн шүү. Магадгүй сүртэй үг хэллээ хэрэглэгдсэн баг. Гэхдээ маш энгийнээр бацгаад өөрийгөө хайрлах чин сэтгэлээс өөрийнхөө хийж байгаа алхаж байгаа энэ замлыг тэр хайраараа гэрэлтүүл өөрийгөө амьлуул. Хүсэл бодол байдаг бол бусдын төлөө юм хийнэ. Хэцүү байдаг та хатуу шүү. Ховцоо цаанаас өгөгдсөн өөр даалгавар оногдсон зам мөрөөр ойлгох ёстой юм ойлгож ухаарахгүй байвал орчлон хороо их хатуу байдаг. Хатуугаар явардаг, хатуугаар хилдэг, хатуугаар шийтгдэг. Одоо л энэ бүхнийг ухаарахгүй бол онож өөрийгөө танихгүй бол хараач нартаа хараад
сэтгэл юу ганц нийлгээд сайхан нэг уучраад аваач дээ. Саатаж мөрсөн дэлхийн дээр сайхан сэтгэлтэй хатгалаад аваач дээ. Сэлгэлэг сэлхийн най орсохосыг ондрах тэр хүмүүсийн хайрыг олж мөчрөх тэр гэрлэгээ баяр хөөргийг ухаан бодол уушиг зүрхэнд шингээгээд нэг аваач дээ. Ухтаа хүн гэдэг чинь нэг л зүйл. Нэг л байгаль гэсэн. Нэг л газраас бүгд хамтдаа талбарыг тэсрэн гараагүй гэж үү. Нэг л гэрлээс нэг л ухамсараас нэг л оршихуйгаас бүгд батар гараагүй гэж үү. Бусд наац жаргалтай амар амгалан айх зүйлгүй өдөрч оршиж уйлдэж нөлөөлж туслаж болоод байхад охин чи яагаад үгүй гэж орхон цааран гэж навантаа өөр газраас өөр зүйлээр бүтээгээгүй шүү дээ. Ухамсар юу? Бахын бүхэнч бусдад цаарын бие тусад нь гаргаж
зэрэг хүмүүс хэлж байна. Тэгвэл оршихуй юугаа танд мэдсэн. Андашил юугаа анзаарсан. Тэдний танд ормор байна. Сонголтыг чамдалдаг та. Сэтгэл зүргээ та. Тэгвэл яаж дөрөв? Өөрийгөө хайрлах. Тэгвэл чи нэрч дутав. Өргөн энэ хорвоос үсэд хайгаад байгаа. Тэр хайр халж. Ойлгогдох гэдэг зүйлүүд чинь өөрийн чинь дотор өөр юу чи энэ зүйлээр хүрээлүүлж бүрдүүлж онг нэмж гэмэн өөр хүмүүс тэр гэрэл өнгөнд чинь татагдаж чимэг болдог учиртай. Өөрөө чи хоосон юм бол өөрөө чи амигүй өөрөө чи хавхаранхуй юм бол өөр хин юу чанаад байдаг вэ? Тэгэхээр юу хүсэж байна? Өөрөө тэр нь бол. Өөрөө чи гэрэл бол. Өөрөө чи хайр бол. Өөрийгөө чи амьлуул. Тэгвэл бас тагатлаа. Энэ хорвогийн нэг хууль. Албан дөрөн гэхүүд нэг юм байдаг. Хүмүүс та нарыг дийлэнх нь ойлгохгүй, анзаардаггүй бололтой би хэлж өгье. Өөрөө эхлээд чи өг. Өөрөө эхлээд тэр зүйлээ бол. Тэгж чадвал буцаагаад чи ав. Буцаагаад чамруу тэр зүйлийг чинь эрчим энерги урсан. Маш энгийн. Тэгж чадаагүй авахаа хүртхээ болохыг ол бодоод байх юм бол хэрэггүй.
Чи хичээлгаагүй мэдвүү. Уг. Хангалттай уг. Хэмжээ харах шаардлагагүй, хайранд хэмжээ байдаггүй юм. Гэхдээ тэгж хаацаа шалтгаан тоочих хэрэггүй. Хайрын шалтгаан байдаггүй юм. Хангалттай хэмжээнд урсаг, уг, гарга. Тэрний чинь хариуд. Тэр хайрыг чинь бид чамраа явуул. Энэ байгаль чамд. Өөрийнхөө зүрх сэтгэлийг гүйц тавьж явуулаагүй байж чи. Өөрөө л бусдаас л хайгаад л өөрийгөө ч зовоогоо л том нэгч тарчлааж хүлээд л өөтөсгөн жоохон өрсөдөө хүртэл хайрлаж, өгөөч, гаргаач. Өөрийгөө ихлээд хоослооч, бүхнийг тавьж явуулаач. Зөвшөөр тавьж явуулаа гэхээр хараймаа өөрийгөө өмөрөд хангалттай тавьчихсан. Тэгвэл яагаад зовоод байгаа юм бэ гэж хэл. Ачин сонсогдож байгаа үстэй. Хариун эхлэхгүйгээр өөрөөсөө хайр сэтгэл, инрэл, гэрэл гэгийг ондруулаагүй байж өөрсдийн харваа ертөнцөөс хамгийн хүсэж зов тэнэг байгаа үстэй. Хүмүүс та нар өөрсдөө энэ харваа, өөрсдөө энэ ертөнц шүү дээ. Харваа ертөнц байглаас хүсээд байх зүйл байхгүй. Өөрийнхөө доторхыг нэ өөрсдөө л уудал, өөрсдөө хүсэж байгаа зүйлээ тэр нь бол тэгж чадах юм бол та нарыг бүр илүү өшөө томоор гэрэлдэг. Тийм л орон зай, тийм л нөхцөл. Тийм л хүчээр л юм их хүчтэй. Их ингийн шүү дээ. Басан дөө.